НТВ-ийн мэдээ гадаад мэдээгээр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За далаад гарцгүй 2 өрштэй манай улсын хувьд хил хаагдах, худалдаа тасарх нь эдийн засагт хэрхэн хүн дээр тусдгийг бид сайн мэднэ. Тэгвэл олон улсын хатуу хоригт орж дэлхийгээс тусгаарлагдсан Иран улсын хувьд Арабын нэгдсэн Эмират улс нь гадаад эдийн засгийн харилцааных нь гол цонх болж байсан бол зөвчигдөр энэ байдал оронгоор өөрчлөгдлөө. Тодорхойлох нь бол Арабын нэгдсэн Эмират руу чиглэсэн баллистик пуужингийн халдлага дахин гарсантай холбоотойгоор тус улс Ирантай хийх бүх төрлийн худалдаа санхүүгийн гүйлгээгээ зогсоожээ. Эмиратын батлан хамгаалах яамны мэдээснээр Ираны талаас 2 баллистик пуужин харуулсан бөгөөд тэдгээр нь Ферсийн буланд унсан байна. Урьдчилсан дүгнэлтээр тухайн пуужингууд нь далайн тээврийн хөдөлгөөнийг оньсон гэж үзсэн ч Эмиратын хөлөг онгоц эсвэл тухайн улсын нутаг дэвсгэрийн усан хил рүү шууд чиглэсэн эсэх нь тодорхойгүй байна. Харин Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багай Арабын нэгдсэн Эмират улс руу ямар нэгэн пуужин харваагүй хэмээн мэдэгдэж уг мэдээллийг эрс өгөөсгөжээ. Хоёр улс нь эдийн засгийн чухал түншүүд байсаар ирсэн. Энэхүү харилцаанд дулдуудан Иран улс Арабын нэгдсэн Эмиратыг 3 дахь орн руу бараа бүтээгдэхүүнээ дамжуулан борлуулах гол гарц болгон ашиглаж ирсэн юм. За Эмиратын энэхүү эдийн засгийн хориг нь Ираны хувьд томоохон цохилт болж тухайн улсын тусгаарлагдсан байдлыг улам гүнзгийрүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Эмиратын гадаад хэргийн яам энэхүү хориг арга хэмжээг авсан ч бүс нутгийн интеракцчлал альва яриа хэлцэнд нээлттэй хэвээр байж болно гэдгээ мэдэгдсэн байна. Энэ үйл явдал нөгөө талаар Ормосын хоолой дахь далайн тээврийн аюулгүй байдалтай шууд холбогдож байна. Иран улс усан замыг хяналтандаа байлгах зорилгоор сүүлийн 2-7 хоногийн дотор л гэхэд Эмиратын төрийн өмчит газрын тас хийн компани 4 тээвэрлэгч усан онгоц руу халтсан. Мөргөлдөө эхэлснээс хойш тухайн компани 20 орчим хөлөг онгоц пуужин болон дорооны халдлагад өртөөж 1 хүн амиа алдан 20 хүн шархагдсан нь эцэстээ Арабын нэгдсэн Эмират улсын дэвчээрийг барсан байна. Америкийн нэгдсэн улс Ираны 6 дугаар сард байгуулсан түр эвлэрлэлийн гэрээтэй холбоотойгоор сэргэж байсан хоёр орны харилцаа ийхүү пуужингийн халдлагын улмаас дахин хурцтмал байдалд шилжиж тасалдлаа. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хориг тэнгисийн бүсдэлтэд байгаа Иран улсын хувьд Арабын нэгдсэн Эмират улстай эдийн засгийн харилцаагаа сэргээгүй нөхцөлд дайны хувь зай цаашид Америкийн нэгдсэн улс Израилийн талд илүү ашигтай байх болно гэж олон улсын шинжээчид үзэж байна.